Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд. За би өнөөдөр та хэдтэй амлсан ёсороо гоо үзэсгэлэнг манифест хийж болох уу гэдэг сэдвээрээ ярих гас сууж байна. За тэгээд энэний өмнөх бичлэгээр би та хэдтэй ертөнц ямар хэлээр ярьдаг вэ гэдэг сэдвээр ярьсан. Тэгээ би тэрийг ингээд нэг товчхон хэлэх юм бол за би одоо жишээ нь гадагшаа явлаа. Японд очлоо гэж бодъё. Тэнгуут би ингээд Япон худалдагчтай би сүү авах гэсэн сүү байна уу гэд асуух юм бол тэр худалдагч ингээ монгол хэл мэдэхгүй юм чи миний асууж байгаа асуултыг ойлгохгүй шүү дээ. Яг тэрэн шиг бид нар ингээд ертөнц яг ямар хэлээр ярьдсан бэ? ертөнц биднийг яах үед ингээд сайн ойлгодсон бэ гэдгийг мэдэхгүй байх юм бол бид нар ингээд өөрийн ухамсаргүйгээр ертөнц рүү ингээд буруу мессеж илгээчдэг. Бид нар ингээд мянга хүсэж байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд төсөөлөд яг ертөнц ямар хэлээр ярьдсан гэдгийг мэдэхгүй байх юм бол тэр зүйлээ өөр юм болгож чаддаггүй. Тийм болохоор хэрвээ та хэд маань ертөнц ямар хэлээр ярьдаг юм бэ? ертөнцтэй хэрхэн яаж холбогддог юм бэ гэдгийг мэдхийг хүсэж байвал миний өмнөх бичлэгийг үзээрэй. Тэгээд би яг тэр бичлэгийнхаа ингээд дараа одоо би ертөнцийн хэлээр гоо үзэсгэлэн хэрхэн манифест хийж боломжтой юм бэ гэдгийг өнөөдөр та хэдтэй тайлбарлах болно. За тэгээд би бас тэрний өмнөх бичлэгэн дээр ингэж хэлсэн байхгүй юу? Та хэд юу манифест хийхийг хүсэж байна вэ? Комент хэсэгт бичээрэй. Тэгээ би тэрүүгээр чи ингээд бичлэг хийгээд манифест хийх арга зааж өгё гэдгийгсэн. Тэгсэн чинь ингээ нэг хүн айгүй хөөрхөн нэг тиймэрхүү комент бичсэнсэн. Одоо хайртай хүнээ өөрийн болгож өөртөө дурлуулахыг манифест хийж болох уу гэдэг нэг тиймэрхүү утгатай. Одоо хин нэгэн хүнд сайн болцсон. Тэгээ тэр хүнийгээ би өөрийнхөө одоо найз залуу эхнэр нөхөр болгож манифест хийж болох уу гэдэг тиймэрхүү утгатай асуусан байсан. Би яг үгчилж бол мэдэхгүй байна. Тэгээ би болно гэд хариулсан. Тэгэхээр гоо үзэсгэлэн гэдэг зүйл чинь өөрөө бид нар яг ингээд цаад утгыг ингээд бодоод үзэх юм бол яагаад бид нар гоо үзэсгэлэнг хүсдэг юм бэ? Бид нар яагаад гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг юм бэ? Бид нар яагаад гоо үзэсгэлэнг манифест хийхийг хүсэж байгаа юм бэ гэдэг бүр цаад дээр бидний даалдах хүмүүсийнх одоо хүсэл зорилгоо олж харах юм бол бид нар зүгээр хайрлуулахыг хүсэж байгаа байхгүй юу? Бид нар хайрлуулахыг хүсэж байгаа учраас бид нар бусдаас сайн сайхан үгийг сонсохыг хүсэж байгаа учраас бид нар бусдад ингээд гоё одоо бусдын анхааралд орохыг бид нар тэгж хайрлуулахыг бусдаар хайрлуулахыг өөрийнхөө үн цэнтэй хүн гэдгийг мэдрэхийн тулд бид нар гоо үзэсгэлэн хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хайрлуулах гэдэг хүсэл гоо үзэсгэлэн хайр дурлал гэдэг зүйлсүүд ингээд байн холбоотой байдаг учраас би ерөнхийдөө өнөөдөр одоо хайр дурлалын тухай гоо үзэсгэлэнгийн тухай гоо үзэсгэлэн хэрхэн яаж манифест хийх юм, хайр дурлалыг хэрхэн яаж манифест хийх юм гэдэг. Хайр дурлал дээр ер нь бол маш их ярих юм байгаа учраас тусдаа бичлэг бэлдсэн дээр. Гэхдээ би энэ гоо үзэсгэлэн ба хайр хоорондоо хэрхэн яаж холбогддог юм бэ гэдэг талаар ингээд өнөөдөр ерөнхийдөө тайлбарлан ярих болно. За тэгэхээр бид нар одоо гоо үзэсгэлэнг манифест хийхийг хүсэж байна гэдэг нь нэгдүгээрт юу үг вэ гэхээр би өөрөө гоо үзэсгэлэнтэй гэдэгтээ итгэхгүй байна гэсэн үг байгаа байхгүй юу? Би гоо үзэсгэлэнтэй биш байна, би хөөрхөн биш байна. Гэхдээ тийм учраас би энэ зүйлийг өөрийн болгож манифест хийхийг хүсэж байна. Тэгэхээр бид нарт анханасаа яагаад би царай муутай, би хөөрхөн биш гэдэг итгэл үнэмшил ингээд суучт юм бэ гэдэг нь одоо хүний амьдралаас шалтгаалаад янз бүрийн учир шалтгаан байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө би ийм одоо өөрийнхөө үзэж тулсан, өөрийнхөө ингээд найз нөхөд хүмүүсийн амьдралаас одоо ойлгож авсан 3 учир шалтгааныг би олж бичсэн байна. Нэгдүгээр бид нар гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг маш хязгаарлаж одоо сэтгэхэд байгаа байхгүй юу? Гоо үзэсгэлэн гэдэг бол зөвхөн гадаад төрхийн одоо харагдах байдал. Бусдад таатай, бусдад одоо ийм тэгш хэмтэй, бусдад хөөрхөн харагдаг юм одоо дэлхийн нийтийн энэ гоо сайхны стандарт гэдэг юмд зөвхөн нийцж явах юм бол тэрийг л гоо үзэсгэлэн гэж хэлнэ гэдэг тийм ийм хязгаарлагдмал байдлаар сэтгэхэд байгаа учраас өөрийнхөө гоо үзэсгэлэнг бид нар олж харахгүй байгаа. Одоо жишээ нь би ингээд одоо гоо үзэсгэлэнгийн тухай ярих гэж байгаа учраас өөрөө ингээд гоо үзэсгэлэндээ анхаарад ингээд хөөрхөн болох гээд нүүр амаа будаад ингээд сууж байгаа байхгүй юу? Тэг би ингээд хөөрхөн болчиход ирлээ. Гэх юм бол зарим хүмүүс ингээд намайг хараа хөөрхөн байна гэж бодно. За би хөөрхөн болоод ирлээ гингут зарим хүмүүс хараа ямар хөөрцөн юм бэ гэж бодно. Тэгэхээр гоо үзэсгэлэн гэдэг чинь өөрөө нэг тийм барьцгүй ойлголт байгаа биз. Тэгэхээр бид нар өөрөө яагаад ингээд өөрийгөө хөөрхөн биш гэдэгт итгэвчвэ гэхээр яг ийм гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг яг нэг ийм тэр нэг дэлхийн нийтийн бидэнд итгүүлсэн
стандарт гэдэг юм дотор ингээд багтаагаад ингээд хорьцсон байгаа байхгүй. Тэгэнгუთ өөрөө өөрийнхөө гоо үзэсгэлэнг олж харж чадахгүй болчихсон байна. Бид нар чинь ингээд ертөнцөөсөө угаасаа ингээд төрмөл байдлаараа гоо үзэсгэлэнтэй төрсэн дэлхийн хүн бүхэн туйлын гоо үзэсгэлэнтэй төрчихсөн. Туйлын гоо үзэсгэлэнтэй сайн сайхан амьдралыг биднэрт ингээд бурхан бэлгэлж гисэн. Гэхдээ бид нар хайр гэдэг одоо гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг өөрөө ингээд хитрхи хязгаарлаад сэтгээд итгэчихсэн учраас тэрний гадуурх жинхэнэ өөрийнхөө гоо үзэсгэлэнг олж харж чадахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр амьдрал гэдэг чинь өөрөө юм хязгааргүй байж байгаа. Бид нар ингээд амьдралыг туулах, амьдралыг амьдрах маш олон хязгааргүй арга замууд байгаа. Бидэнд тохиолдож болох асар олон тийм одоо хязгааргүй олон тийм амьдралын туулалт туршлагууд байгаа. Амьдрал гэдэг чинь тийм хязгааргүй байж байгаа. Уудан байж байгаа. Юу ч тохиолдож магадгүй. Ямар ч гайхамшиг, ямар ч үлгэрийн ид шид бидний амьдралд тохиолдож магадгүй. Одоо жишээ нь манифест хийн гэдэг чинь өөрөө нэг тийм ид шидийн увдас биднэрт байгааг ингээд илэрхийлээд байгааз. Би хүсэж байсан зүйл маань ингээд надад миний энергийн хүчээр ертөнцийн хайр ивэлэр надад ингээд бодит болоод биелчихдэг. Энэ бол ингээд амьдралын юм гоо үзэсгэлэн байгаа байхгүй. Тэнгуут надад тэр гоо үзэсгэлэнтэй амьдрал ингээд заяатсан байгаа байхгүй юу? Харин тэрийг би зөвхөн гадаад үзмжээр ингээд хязгаарлаж, боомлож төсөөлөд авах юм бол би өөрийнхөө амьдралын өөрийнхөө жинхэнэ гоо үзэсгэлэнг харж чадахгүй. Тэгэхээр гоо үзэсгэлэн гэдэг бол юм хязгааргүй зүйл. Амьдрал гэдэг бол өөрөө хязгааргүй зүйл байдаг юм гэдгийг ойлгочих юм бол бидэрт бас маш амархан. За хоёрдугаарт бага насны сэтгэлийн шархаасаа болоод өөрийгөө хөөрхөн биш. Би царай муутай гэд итгэчихсэн байж магадгүй. Одоо багт хин нэгэ шоолцсон тий. Чи ямар юм бэ, тийм бэ гэдэг чинь. Манай жишээ надад тохиолдсон зүйл гэх юм бол би өөрийгөө ерөөсөө хөөрхөн гэж боддоггүй байсан. Би өөрийгөө царай муутай л гэж итгэдэг байсан. Жохондоо. Яад гэвэл намайг царай муутай гэж дандаа хэлдэг байсан. Том хамартай, мантуу шиг том хамартай гэж дандаа намайг манай аав шоолдог байсан. Тэгээд манай ээж бас ингээд найзтайгаа одоо намайг ингээд те нүдэн жоохон ийм байсан бол гэд ингээд миний хамрыг ингээд жоохон чимэгчээд энэ ингээд уртлан сэтэлчих юм бол өстой хөөрхөн болно. Тэгээд ингээд энэ талаас нь жоохон татуулаад ингээд жоохон чартаалгачих юм бол өстой хөөрхөн болно гэд намайг ингээд ярьж исэн байхгүй. Тэгээ би ингээд толинд хараад би тэгээд ээжийг тэгээд найзтайгаа тэгж ингээд ярингуут нь би ингээд би нүдээ сэтэлжүүл хөөрхөн болох юм байна. Би нүдээ ингээд жоохон татуулжвал хөөрхөн болох юм байна гэж ойлгоод толинд хараад би ингэж үтсэн. Манай ээж болохоор эндээс ингээд жоохон чимгсэн мэл та. Тэрийг би мэдэхгүй шүү дээ. Тэгээ би толинд хараад өөрийгөө ингэж чимгсэн. Тэгсэн чинь миний нүд амар инээдтэй болж байгаа. Тэгсэн чинь би ингээд амар гайхаал. Ийм нүд одоо гоё юм бах та. Би одоо ийм нүдтэй болчихвол хөөрхөн болох юм бах та. Гэл ингээд амар гайхаал. Ээж одоо ингээд жоохон чимгсэн маш. Тэгээ би хүүхд болохоор мэдэхгүй хамаг байдгаар ингээд чимгчихэж байгаа хгүй. Тэгэл өөрийгөө ингэж хараад ийм нүдтэй болчихвол би хөөрхөн юм бах та гэл. Тэгсэн чинь манай ингээд цэцэрлэгт яг тийм охин байдаг гэсэн баг. Яг тийм нүдтэй. Ийм дээшээ нүдтэй. Яг тийм гоё нүдтэй. Тэнгуут өвийн охин ямар хөөрхөн юм бэ? Би ийм нүдтэй байсан ч болоосай гэл бодвол. Тэгээ би өөрийгөө ерөөсөө л багасаа л би бол царай муутай л гэж боддог байсан. Би бол мантуу шиг том хамартай. Миний нүд бол чартахар биш учраас би бол царай муутай гэдэгтээ бүр өөртөө бүрэн итгэлтэй байдаг байсан. Тэгээ би өөрийгөө ингээд 11-р анги хүртлээ би өөрийнхөө царай зүсний талаар ерөөсөө огт оошооч бодож байгаагүй. Би баг тэгээ ямар ч одоо ингээд 19-р ангид байхаас л одоо 9-8 дугаар ангиас ингээл миний үеийн охтууд ингээл нүүр мүрээ будаал ус мүсээ ингээл гоё янзлал надад ямар ч тийм байхгүй. Ямар ч би царай зүснийхээ талаар ингээд огт хизээч ингээд боддггүй жаад 11-р ангид ингээд нэг банд миний утасны дугаарыг асуусан чинь би ингээд гайхаад тэг би тэр үед ингээд анх удаа толинд өөрийгөө ингээд яг ингээд би хөөрхөн юм болов гэд ингээд бодож харж байгаа байхгүй. Би тийм хөөрхөн юм бах та. Яагаад энэ ингээд би дугаарыг асууж байгаа юм бол гэд би ингээд толинд харсан чинь нэрэж хөөрхөн юм шиг харагдал. Миний нүд мөд ингээл нэг гой юм шиг харагдал. Гэтэ би тэгэхэд тэрнээс хойш ч гэсэн би ингээл хөөрхөн гэдэгтээ яг ч бүрэн итгэхгүй л яваад байсан. Гэтэ би ингээд 10 жилд байхдаа яг тэгж хүсэж ийсэн аа мэдээд байгаа хгүй ингээд.
Би өөрөө яг ингээд хөөхөн царайгаа би ингээд одоо гоо үзэсгэлэнг би өөрөө манифест хийсэн байна гэдгээ бүр сүулт нь ингээд мэдсэн. Яа тэгвэл би ингээд манай 10 жил тахт параллел ингээд нэг үнэхээр хөөхөн охин байдаг байсан. Тэр охин бүр ингээд маш онц сурдаг. Тэгээд бүр үнэхээр хөөхөн гоё хувцалдаг, гоё өстэй, гоё царайтай тийм гоё охин байгаа байхгүй юу? Тэгэл ингээд Facebook мөкн ингээд айгүй гоё зурагтай. Тэгэл тэр охин ингээд модель зөтөлийн юм нөгөө агентлагт яваал юм гоё одоо зураг авалтанд ингээл ороод би тэр охины ингээл ямар гоё юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэж боддог. Би энэ охин шиг юм хөөрхөн байсан ч болоосаа гэл ингээл боддог. Тэгээ би ийм онц сурдаг, би ийм хөөрхөн байсан бол ямар гоё вэ гэд ингээд боддог байсан байхгүй юу? А гэхдээ тэр зүйлд би ингээл хитрхээ ингээд одоо attached боёуд ингээд тэр зүйлээс ингээд хитрхээ хамааралтай болоогүй заяа. Би хөөрхөн байхын тулд хичээгээгүй. Би онц сурдаг байхын тулд ерөөсөө хичээгээгүй. Би зүгээр л тэр зүйл минийх байгаасаа гэд ингээд хүсээд орхицсан. Тэр нь өөрөө юу юм бэ гэхээр detachment байгаа байхгүй юу. Би гэхдээ тэрийг ингээд бүр сүүлд нь ойлгож байгаа. Тэгээд би ингээд оюутан боллоо. Оюутан болсон чинь ингээл зөндөө олон ингээд банд нар ингээл над руу бичиж мичээл эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд би ингээл өөрийгөө одоо за би ингээ хөөрхөн юм байна. Би царайлаг юм байна гэдэгтээ ингээ багаар ингээ итгэж эхэлжсэн чинь манай нэг найз надад ингэж хэлсэн байхгүй. Тэгээ би тэр үед чинь бас их онц сурна одоо ангийнхаа хамгийн өндөр голч болчтой төгсөжсэн байхгүй юу би. Тэгээд юу асан чинь нэг удаа манай найз надад ингэж хэлсэн байхгүй юу. Бид нар чинь ингээ октоц чинь ингээ хэсэг бүлгээрээ ингээ найзалж байгаа штэ. Бид нар чинь ингээ 7-8 лаа ингээ найзалж хахад манай найз надад бид хэдээс хамгийн хөөрхөн нь чи штэ гэд надад хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь би бүр тэр өдөр яг амьдралтаа анх удаа би ингээ хүнээс чи хөөрхөн гэдэг үг сонсож байгаа байхгүй. Тэнгуут би бүр ингээ үнэхээр гайхсан. За тийм үү гэд би бүр үнэхээр гайхсан. За яа тэгвэл манай найзууд чинь бас өөрсдөө ингээ юм модель янз бүрийн клип тоглолт үнэхээр хөөрхөн октод байгаа байхгүй юу. Тэгээд би бол дунд нь нэг тийм зүгээр л одоо ахынхаа багтсан хайсан хэрэггүй гэсэн юм том цамц мамцыг өмсчдөг. Тэгээ ерөөсөө нүүр ээч боддоггүй, үс гэдгээ анхаардаггүй, зүгээр ингээл хичээл хийгээ явж идэг нэг тийм охин байсан чинь манай найз намайг би тэдэс хамгийн хөөрхөн нь чи штэ гэд хэлсэн чинь яг анх удаа би ингэж тийм үгийг сонсоод ингэж за би хөөрхөн юм байна гэдэгтээ ингэж бүр үнэхээр их яг жинхнээсээ итгээд тэгээ би ингэж үс гэзгэндээ царай зүсэндээ ингэж анхаардаг болоо, хувцсалтанд анхаардаг болоод тэгээ би яг ингэж гоо үзэсгэлэнг манифест хийсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь бас ингээд бас нэг өөрөхөн чи бол ингээд миний амьдралтаа харж исэн хамгийн хөөрхөн охин чи дотроосоо ч хөөрхөн гаднаасаа ч хөөрхөн гэд бусад хүмүүс бол ингээд нэг яг бүх хүн бол тэгж бодохгүй. Гэхдээ ингээд яаж ч бид нарт тэгдэж штэ ингээд эрэгтэй хүн бид нарыг магтахаас илүү эмэгтэй хүн бид нарыг ялангуяа хөөрхөн хүн бид нарыг ингээд хөөрхөн гэлчих юм бол яг жинхнээсээ үнэнгээсээ юм шиг санагдаад эхэлдэг штэ. Тэгэл би тэр үед за миний ингээд 10 жилдээ өсөж исэн хүсэл маань биелсэн байна. Би яг нөгөө нэг 10 жилийн параллелийн охин шиг ийм онц сурдаг, ийм хөөрхөн охин болох юмсан гэж хүсдэг байсан чинь миний хүсэл биелчиж би манифест хийчих гэдгийг яг тэр үед ойлгож ирсэн байхгүй юу. Тэгэхээр ингээд бид нар ингээд угаасаа төрөлхөөсөө ингээд гоо үзэсгэлэнтэй төрсөн. Гэтэ зүгээр л бид нарт хөөрхөн биш гэдэг тийм итгэл үнэмшил ингээд одоо бага байхын ямар нэгэн тохиолдолоор ингээд суудсан байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд тэгэхээр бид нар ингээд эдгээр одоо итгэл үнэмшлүүдийг ингээд юу авах хэрэгтэй. Тавьж явуулах хэрэгтэй. Нэгдүгürt одоо бид нарын амьдрал шүү дээ. Бид нар ингээд төрөлхөөсөө ийм төгс төгөлдөр амьдралыг бид нар заяатсан байдаг байхгүй юу. Төгс төгөлдөр ийм одоо гоо үзэсгэлэнтэй амьдралыг бид нар заяатсан. Бид нар зүгээр л амьдралын явцад ингээд бид нарт ийм янз бүрийн траума, сэтгэлийн шарах, гомдол, харуусал, гуниг одоо үзэн ядалт гэдэг юмнууд ингээд бид нар дээр ингээд наалтцсан байдаг. Янз бүрийн би бол муухай, би ямар ч үн цэнгүй гэдэг тийм итгэл үнэмшлүүд ингээд наалтцсан байдаг. Тэгэхээр би одоо ингээд сүүлийн үед одоо сэтгэл судлалын талаар би маш их уншиж судалж байгаа. Амьдралын талаар, ертөнцийн энэ одоо үнний талаар маш их уншиж судалж байгаа. Тэр бүхний дараа би өөрөө бас ингээд одоо сэтгэл засалчтай уулзаж байсан ийм одоо их сэтгэл засалчийн янз бүрийн ийм сургалт семинарт ингээд зөндөө сууж исэн хүний хувьд
Энэ бүхний дараа миний ингээд сэтгэл зүрх ингээд одоо идгэж эхэлсний дараа би юуг ойлгосон бэ гэхээр одоо би өмнө ч болохоор ингээд те сэтгэлийн шархаа идгэн сэтгэл зүйн эрүүл мэндэ одоо сэтгэл зүгээ эрүүл байлгана гэдэг зүйлийг би юу гэж боддог байсан бэхээр миний сэтгэл зүрх ингээд шархалцсан, эвдэрсэн, хагарцсан нэг юм байгаа юм байна. Би тэрийг засах хэрэгтэй юм байна. Би тэр шархалцсан зүрхийг ингээд засаад ингээд одоо яад юм те янз бүрийн гоё үг хэлээд ч юм уу эсвэл одоо би яад ч гэсэн ингээд тэр нэг сэтгэл гэдэг юм ингээд засаад ингээд тордох хэрэгтэй юм байна. Имчлэх хэрэгтэй юм ингээд засаад ингээд гоё болгох буцаагаад ингээд ийм эрүүл төгс төгөлдөр болгох хэрэгтэй юм байна гэж бодоод байсан чинь яг үнэндээ энэ сэтгэл зүрхээ эдгэн сэтгэлийн эрүүл мэнд одоо mental health гэдэг юмыг би яаж олж хуу гэхээр эдгээр одоо шархлуулаад байгаа намайг шархлуулаад байгаа ихтгэл үнэмшлийг зүгээр ингээд би тас зуурцсан л байгаад байгаа юм байна. Би тэр гомдол харуулсал үзэн ядалт тэр бүх юмыг би ингээд тас зуурчаад байгаа юм байна. Тийм болохоор би тэр гомдол харуулсал сэтгэлийн шарах сэтгэл гутрал гэдэг юмыг би мэдрээд байгаа юм байна. Би зүгээр л тэр зүйлийг ингээд тавиад явуулчих хэрэгтэй юм байна. Миний сэтгэл зүрх угаасаа л төгс төгөлдөр ингээд эрүүл сарвал хിവэрэ байгаа юм байна. Миний сэтгэл зүрх ерөөсөө яагаагүй юм байна. Эвдрээгүй юм байна. Ерөөсөө шархлаагүй юм байна. Би зүгээр л ийм одоо гомдол харуулсал гуниг гэдэг юмыгаа л ингээд тавьж явуулахгүй ингээд тас зуурчаад байгаа юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээ тэр зүйлсүүдийг би ингээд тавьж явуулсны дараа миний сэтгэл, миний бие, миний одоо оюун ухаан, миний одоо даалт ухамсар гэдэг чинь ямар гоё юм бэ? Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар мундаг юм бэ? Ямар сайхан юм бэ гэдгийг нэг олж харж байгаа байхгүй. Зүгээр л тэр бүх гутрал гуниг харуулслын цаана ингээд харагдахгүй болсон байсан юм гэдгийг би ойлгосон. Тэгээ би ингээд эхнээс нь ингээд баг багаар тэдгээр сэтгэлийн шархууд тэр гуниг гутрал гэдэг зүйлсүүдийг ингээд тавьж явуулаад байсан чинь тэр бүх манан будангийн цаанаас одоо цэлмэг тэнгэр шиг ингээд миний сэтгэл зүрх миний одоо сүнс гэрэлтэж байгаа байхгүй юу. За би ч угаасаа эрүүл би ч угаасаа ийм сайн сайхан амьдралтай хүн байсан юм гэдгийг ингээд ойлгож олж харж байгаа байхгүй юу. Би чи ингээ гоо үзэсгэлэнтэй байсан юм гэдгийг олж харж байгаа байхгүй. Тэгэхээр энийг үзээд сууж байгаа та бүхний сэтгэл дотор ингээд нар гэрэлтэж байгаа. Таны зүрх зүгээр байгаа. Та бол ингээд маш үзэсгэлэнтэй амьдралыг амьдарч байгаа. Маш гоо үзэсгэлэнтэй сайн сайхан ертөнцийн хамгийн хайртай охин, ертөнцийн хамгийн хайртай хүмүүн та бол. Гэхдээ та зүгээр л одоо тэдгээр итгэл үнэмшлүүдийнхаа ингээд одоо барьсан байгаагаа ч мэдгүй. Тэр нэг одоо би царай муутай, би муухай, би азгүй гэдэг тийм одоо итгэл үнэмшлийг та тас зуурцсан байгаагаа ч ингээ мэдгүй анзаарахгүй яваад байгаа юм шүү. Тэгээ тэдгээр зүйлсүүдээ олж хараарай. Та тэгэхээр гоо зэслэнд манифест хийх боломжтой. Тэгээ би ингээд яг өөрийгөө манай найз ингээд чи бид хэдийн ингээд хамгийн хөөрхөн нь чи штэ гэд ингээ хэлсний дараа би өөрийгөө жинхнээсээ хөөрхөн юм байна гэдэгт итгээд тэгсэн чинь юу болсон гэж миний нүдэнд ингээд давхраа орцсон. Би өмнө болохоор ингээд энэ нүдэндээ давхраа байхгүй, энэ нүдэндээ давхраатай юм өрөөсөн давхраатай байдаг байсан байхгүй юу. Тэгээ ингээд нүд мүдээ ингээд ерөөсө будна гэж юм мэдхгүй. Тэгсэн чинь ингээд миний энэ нүдэнд ингээд давхраа орцсон. Цаанаасаа л ингээд давхраа орцсон. Тэгээ ингээд миний хамар ингээд юм нарийнхан болцсон. Миний ингээд хацар нэг юм бомбоор ажгаад ингээд юм одоо шөвгөр болцсон. Тэ миний арьс ингээд батхтай ажгаад цэвэрхэн болцсон. Тийм ээ. Тэгээ ингээд зүгээр л та хөөхөн гэдгийг мэдээд тавчих. Тэнгуут таны ингээд царай чин цаанаасаа ингээд өөрчлөгдөнө. Та ингээд одоо яаж нүрэ будах уу гэдгээ бүр ингээд ойлгоод эхэлнэ. Ямар үс надад зөгтийн бэ гэдгийг мэдээд эхэлнэ. Өөрийгөө мэдрээд эхэлнэ. Би яг ямар царайтай юм бэ те? Тэгээ та өөрийнхөө жихэн гоо үзэсгэлэнг олж харж эхэлнэ. Тийм ээ. За тэгээд 3 дугаарт бид нар яагаад өөрийгөө царай муутай? Яагаад бид нар хөөрхөн биш гэж бодоод байна вэ? 3 дугаар үндсэн шалтгаан нь бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусдын хэлсэн, ярьсан тодорхойлолтоос шалтгаалж авах юм бол бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь юунаас бусдаас шалтгаалж авах юм бол би өөрийгөө одоо хөөрхөн гэдэгт юусаа итгэхгүй. Хин нэгэн намайг хөөрхөн гэж хэлвэл би хөөрхөн гэдэгт итгэнэ. Одоо жишээ нь би ингээд манай нөхөр би одоо жишээ нь ийм байсан байхгүй юу? Манай нөхөр ингээл намайг үнсэл тэврээл байж ах юм бол би аз жаргалтай. Ингээл жоохон завгүй л явчих юм бол чи надад тайргүй. Чи намайг тоодгүй
гэд ингээд гомдоод уурлаад өөрийг нь ингээд тоохгүй ингээд шууд дуугаа хураагаад юм яриа болж мөлөл эхэлж байгаа хгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би хайрлагдах хэрэгтэй хүн гэдгээ нөхрийн үзмжээр шийдэд байгаа хгүй. Нөхөр намайг хайрлаж ивэл би хайрлагдах хэрэгтэй хүн. Нөхөр ингээд жоохон завгүй ингээд одоо сатараад те намайг ингээд жоохон анхаарахгүй болоод эхлэх юм бол би бол хайрлагдахгүй хүн. Би өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэхгүй байна. Чи намайг үн цэнтэйгээр мэдрүүлэхгүй байна гэд ингээд гэтэл хэрвээ би ингээд өөрийнхөө үнэлэх үнэлэмж зөвхөн ингээд надаас шалтгаалдаг. Би өөрийгөө ямар үн цэнтэй, би чи ямар чухал, би чи ямар бурхны хайртай. Би энэ хорвоод ингээд одоо энэ алаг хорвоо төрсөн минь учиртай гэдэг үлөөний шүлэг мүлэг байдаг шүү дээ. Би энэ хорвоод ингээд төрсөн минь учиртай гэд тэ гэдгээ ингээд өөрөө би бол маш үн цэнтэй, хайрлагдсан хүн. ертөнцид надад маш их хайртай. Тийм учраас надад хүссэн бүхнээ аав гэд ингээд намайг энэ их хайрын энергиээр ингэж тэтгэж төрүүлсэн. Надад энэ амьдралыг бэлгэлсэн гэдгээ би ингээд өөрөө мэдчих юм бол нөхөр намайг тоохгүй байсан ч хамаагүй. Би нөхрийгөө хайрласаар л болно. Нөхөр ингээд завгүй байсан ч хамаагүй. Би өөрийгөө хөөрхөн гэдгээ мэдчихээн. Яг эн чинь одоо юу вэ гэхээр бид нар ингээ өөрийнхөө тухай, амьдралын тухай сайн мэдэхгүй байна л гэсэн үг байгаа байхгүй юу? Би жишээ нь одоо ингээ те намайг цэнц сүрэн гэдэг би нэрээ мэдчихэж штэ. Яг тэрэн шиг өөрийнхөө үн цэнийг мэднэ гэдэг чинь өөрийнхөө нэрийг мэдхтэй адилхан. Одоо хин нэгэн хүн намайг хөөе альмаа цэцгээ жимсээ гэж дуудаад ах юм бол та хүн андуураад байна гэж би хэлнэ. Яг тэр шиг хин нэгэн хүн намайг чи ямар царай муутай бэ? Чиний эн чин жоох ийм юм а те мэ гэд ингээ хэлчих юм бол би тэрэнд юроосоо хэмзэглэхгүй би өөрийгөө хөөрхөн үн цэнтэй гэдгээ мэдж байгаа тохиолдолд юроосоо тэр хүний үг надад намайг альмаа жимсээ гэд зүгээр л нэрийг мань адуурсан юм шиг л би тийм биш ээ. Би өөрийгөө мэднэ гэд би тэр хүний үг ингээ надад юроосоо наалтахгүй. Тийм байна. Тэгэхээр бид нар өөрийнхөө тухай ингээ сайн мэдэж аваад өөрийнхөө үнэлэмжийг сайн мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр үүний тулд бид нар юуг мэдэж авах ёстой вэ гэхээр бид нар хайрын тухай сурч мэдэж авах хэрэгтэй. Бид нар хайрын тухай ойлгож судлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар яагаад эхлээд бид нар яагаад өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бусдаас хайжна гэвэл би бусдаа хайрлуулахыг л хүсэж байгаа. Би яагаад гоо зөкслөнтэй харагдахыг тийм амар чухал гэж бодоод байныг л би бас л хайрлагдахыг л хүсэж байгаа. Тэг энэ хорвоо ертөнц гэдэг чинь өөрөө ингээд хайран дээр тогтож идэг байхгүй юу? Хэрвээ би хүүхдээ хайрлахгүй байх юм бол миний хүүхэд ерөөсөө тийм урт удаан аз жаргалтай амьдралыг амьдарч чадахгүй. Тэгээд урт удаан аз жаргалтай амьдралыг амьдарч чадахгүй бол миний хүүхэд хорвоо дээр сайн сайхан зүйлийг бүтээж чадахгүй. Ингээд хорвоо ертөнц ингээд хэрвээ ингээд бид нар хүүхдүүдэд хайрладаггүй байх юм бол бид нар ингээд бас хүүхэдтэй болохгүй. Тэнгуут ингээд хүүхэдтэй болохгүй байгаа тавил хүн төрлөختөн мөхөн хүүхдүүдэд хайрлахгүй төрсэн байгаа хүүхдүүдэд хайрлахгүй байвал төрсэн байгаа хүүхдүүд маань ингээд аз жаргалгүй амьдарсаар хагаад ингээд ийм одоо аз жаргалгүй энергиээр аз жаргалгүй амьдралыг бүтээгээд ингээд одоо хорвоогийн амьдрал гэдэг зүйл өөрөө ингээд нуран унахан бай шүү дээ. Яг тэрэн шиг одоо хорвоо ертөнц гэдэг чинь өөрөө ингээд хайр дээр тогтчихдаг байхгүй юу? Бид нар сайн юмыг хийсэн ч муу юмыг хийсэн ч хайрын төлөө л хийж идэг. Би худлаа ярьсан ч би хайрын төлөө л худлаа ярьж байгаа. Худлаа ярина гэдэг чинь өөрөө муу зүйл шүү дээ. Гэхдээ л би тэрийг хайрын төлөө хийж байгаа. Яагаад гэвэл би үнэнгээ хэлчихвэл намайг хайрлахаа болчвол яана гэд би айж байгаа байхгүй. Тэгээд би ингээд худлаа ярьж байгаа. За би эсвэл ингээд хулгай хийж байгаа. Энэ зүйлийг би өөрийн болгочих юм бол би одоо сайхан аз жаргалтай амьдралыг амьдрна гэдэгт итгэж байгаа болохоор би өөрийгөө хайрлахын төлөө ингээд хулгай хийж байгаа байхгүй. Ийм жишээ байна. Одоо жишээ нь ингээд Монголд зөндөө олон янз бүрийн одоо хэцүү муухай юмнууд тохиолдол байна улс төрийн нийгмийн эдийн засгийн. Тэр хүмүүс яагаад юм муу юм хийгээд байгаа юм бэ гэвэл тэр хүн өөрийгөө мэддэг хайраараа хайрлаж байгаа л тэр юм аа. Хэдийн ингээд бусад хүмүүст муухай ингээд харагдаж байгаа боловч тэр бүхний цаана хайрлуулах л хүсэл. Өөрийгөө хайрлах. Би мөнгөтэй баян чинэлэг юм гоё машин унаад явж ивэл бусад хүн намайг хүндлэн, бусад хүн намайг хайрлна. Би тийм хайрлагдах үн цэнтэй харагдана, мэдрэгдэнэ гэдэг тийм одоо бүх зүйлийг сайн муу бүх зүйлийг бид нар хайрын төлөө л хийж байдаг аа. Тийм болохоор бид нар ингээд хайр гэдэг юмыг ингээд маш сайн ойлгож мэдэж авах ёстой байгаа хгүй. Тэгэх юм бол бид нар ингээд ерөөсөө сэтгэл дотроо тийм үзэн ядалтыг бас
бусдыг ингээ шүүмжлэх, буруугаар бодох тийм мэдрэмжийг мэдрэхгүй. За энэ хүн хайрын төлөө ийм зүйлийг хийцэн дээ. Тэглээгээд тэр хүнийг одоо ингээд инрээд ингээ шууд тэр чигт ингээд орхин намайг гимтэй хийгэн, намайг доромжлохыг нь те миний юмыг хулгайлахыг зөвшөөрнө гэсэн үг биш. Өөрийгөө хамгаална. Би өөрийнхөө юмыг хайрлна. Би өөрийнхөө юмыг хамгаална. Гэхдээ тэр хүнийг үзэн ядахгүй шүүхгүй. Үзэн ядалт шүүлт гэдэг зүйл ерөөсөө тэр хүн дээр угаасаа очихгүй. Зөвхөн миний дотор л мэдрэгдэнэ. Яг үүнтэй адилхан хайр гэдэг чинь зөвхөн миний дотор бас мэдрэгддэг зүйл байхгүй. Одоо жишээлх юм бол коммент бичсэн хүн байна те. Би ингээд одоо хайртай хүнээ өөрийн болгож намайг тэр хүн намайг хайрлахыг би манифест хийж болох уу гэд асуусан байх шүү дээ. Болно те. Би ч гэсэндээ өөрөө одоо ингээд нэгэн хүнд ингээд сайн болчоод би тэдгээр хүмүүсийг ингээд манифест хийгээ тэр хүн ингээд одоо над руу бичээд одоо надтай уулзаад болцоод явж исэн тийм тохиолдлууд надад зөндөө байгаа. Тэ? Хин нэгнийг өөрийн болгохыг манифест хийх боломжтой. Гэхдээ хамгийн гол нь тэр зүйлийн цаана би ямар зүйлийг хүсэж ийн вэ гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Хайр гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. За би та хэдэд ингээд маш нэг юм тайлбарлая. Хайр гэдэг зүйлийг бид хэн хайрыг хүртдэг вэ гэхээр хайрлсан хүн л хайрыг хүртдэг. Одоо бид нар жишээ нь ингээд одоо краш байлаа. Би нэг хүнийг крашлчлаа. Би нэг хүнд сайн болчлоо. Гэхдээ тэр хүн намайг өөртөө сайн гэдгийг мэдэхгүй байгаа тий. Тэнгуут надад гэхдээ л тэр хүн ингээд намайг огт хайрлаагүй. Тэгээ би ингээд тэр хүнд ингээд хайртай болцсон. Би бүр тэр хүнийг ингээд хайрлаад байгаа өдөр болгон бодож байгаа. Тэр хүний тухай ингээд бодоод ингээд бүр ингээд сэтгэл дотор ингээд хайрыг мэдэрч байгаа тий. Гэхдээ тэр хүн миний тэр хайрыг мэдэрч байгаа юу? Мэдрэхгүй байгаа шүү. Тэр хүн намайг хайрлаагүй юм чинь намайг өөрийг нь хайрлаж байгааг ерөөсөө мэдхгүй. Яг тэр шиг заяа. Жишээ нь надад одоо хүн хайртай боллоо. Надад хин нэгэн хүн дурлалчлаа. Тэнгуут одоо би ингээ ялгааг нь хэлж өгье. Миний араас ингээд одоо ингээ хүмүүс ингээ гүүгээл над руу шүлэг мүлэг бичээл надад ингээл дуу муу дуулж өгөөл тэ зөндөө тэгжсэн байхгүй юу? Надад зориулж дуудуулаад надад зориулж ингээл шүлэг мүлэг явуулаад. Гэхдээ би өөрөө тэр хүмүүст ингээд сайн биш. Би өөрөө тэр хүмүүст дурлаагүй болохоор тэр хүний тэр ингээд дуудуулж өгч байгаа. Тэр хүний надад зориулж бичиж байгаа. Тэр хүний надад зориулаад илгээж байгаа ингээд гоё хайрын үгтэй мессежүүд нь тий би ингээд үнэхээр чамд одоо хайртай дуртай гэдэг мессежүүд нь зүгээр л одоо бид нар лөө ингээд унтаач гэж хин нэгэн хүн ингээд мессеж бичиж байгаа юм шиг яг тэгж уншигддаг. Ерөөсөө миний сэтгэл ингээ хөдлөхгүй ямар гоё дууг надад зориулаад дуулчихва гэдэг ч юм те ямар гоё шүлэгээ би тэр хүмүүсийн шүлэг тэр дуу тэр хайр эмэс чинь намайг тэр хүнд хайртай болгоход ерөөсөө нөлөөлөхгүй байгаа байхгүй. Гэтэл би нэг хүнд ингээд крашлцсан те би нэг хүнд ингээ сайн болцсон тэр хүнийг би ингээл өдөр болгон бодож байгаа. Тэр хүн үнэхээр гоё хүн гэд би итгэцэн ба. Тэгсэн чинь тэр хүн над руу зүгээр л хай гэж бичсэн чинь надад руу хай гэж биччихлээ хардаа мартаа гэж би ингээл найзуудтай ингээл үзүүлээл. Тэ тэр хай гэдэг ганцхан үг надад баг гэрлэх санал шиг санагдчихж байгаа байхгүй. Яг тийм ялгаатай. Би өөрөө хайрлсан учраас тэр хүний зүгээр л хай гэдэг үг нь үгнээс би ингээл маш их хайрыг мэдэрл. Хөөе бит хоёр бараагүй ирэх баха гэдэг ч юм уу те ингээд тэр хүн ингээд надад хайртай юм шиг санагдаад эхэлж байгаа байхгүй. Гэтэл би өөрөө тэр хүнийг хайрлаагүй тохиолдолд над руу ингээл 1000 дуудуулаад 1000 шүлэг бичээд ингээд хойлоос давуулц явуучрыг гэдэг ингээ гуйгаад ерөөсөө миний сэтгэл хөдлөхгүй ингээд зүгээр л хай унтаач гэсэн нэг тийм үг шиг санагдаж байгаа байхгүй тэр шүлэг дуунууд нь. Яг тийм. Хайр гэдэг чинь хайрлсан хүн л мэдэрч байгаа байхгүй. Би тэр хүнийг хайрлсан чинь надад зүгээр ингээ хараад өнгөрөхөд сая намайг харчлаа гэл ингээл сэтгэл хөдлөл. Сая бит хоёр бүр харц тулгарсан гэдэг ч юм уу те. Тэгж ингэж мэдрэгдэг. Тэгэхээр хайр гэдэг зүйлийг ингээд хайрлсан хүн л мэдэрдэг учраас хэрвээ чи хин нэгэн хүнийг ингээд өөрийн болгохыг хүсэж байгаа бол хэрвээ тийж хүсэж байгаа бол хэрвээ та ингээд хин нэгнээр хайрлагдахыг хүсэж байгаа бол одоо ингэж одоо хайрыг манифест хийсэн дээр намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрж хайрлаж чадах миний ингээд жинхэнэ дотоод гоо үзэсгэлэнг олж харах. Надтай хамт сайн сайхныг тэмүүлж чадах. Миний одоо ингээд сэтгэл зүрхэнд миний их дотоод хүнтэй маань төгс зохицох
Тэ надтай ингээ матч хийх тэр хүнтэйгээ би учрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би тэр хүнтэйгээ учрахад одоо ингээ тэ тэр хүнийг би хайрлахад бэлэн байна. Би тэр хүний хайрыг хүртэхэд би бэлэн байна. Хорвоо ертөнцийн надад төгс тохирох тэр нэгэн хүн тэ би одоо учрахад бэлэн байна гэж ингэж бичсэн дээр. Тэрнээс биш яг тэр тим нэртэй тим настай тэр хүн л намайг хайрлаасаа би тэр хүнтэй л одоо үерхэж, нөхөрлөж, гэрлэж хүүхдийг гаргахыг хүсэж байна гэж бичих юм бол тэр нь цаанаа ямар утга агуулгыг одоо илэрхийлээд байна вэ гэхээр би тэр хүн бол надаас илүү байна. Тэр хүн намайг хайрлах юм бол би өөрийгөө сая хайрлагдах үн цэнтэй хүн гэдгийг мэдрэх гээд байна. Энэ хүн л намайг хайрлах юм бол энэ хүн л миний болчих юм бол би үн цэнтэй гэж сая мэдрэх гээд байна гэдг нь өөрөө би тэр хүнийг хайрлахыг хүсэж байна биш. Би хайрлуулахыг хүсэж байна гэдэг тийм мессеж байгаа байхгүй. Тэр нь өөрөө би хайрлуулахыг хүсэж байна гэдэг нь өөрөө юутай тэнцвэ гэхээр би яг одоо хайрлагдахгүй байна. Би тийм хайрлагдах хүн биш байна гэдэг тийм дохиог ертөнц рүү илгээчихэж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр хүн чи одоо ингээд таних болсон ч та хоёр ингээд аз жаргалтай амьдарч чадахгүй байх магадaltaй болчихж байгаа байхгүй. Харин би энэ хүнийг хайрламар байна гэх юм. Би одоо ингээд надад төгс цогцох хүнийг би ингээд хайрлахад бэлэн байна. Би ингээд би сая хэллээ шүү дээ. Хайрлсан хүн л хайрыг мэдэрдэг. Тэгэхээр ингээд чин сэтгэлээсээ хэнийг ингээд хайрлах юм бол тэр хайрандаа та өөрөө аз жаргалыг мэдрэх болно. Гэхдээ тэглээгээд огт ингээл намайг болондаа гიშгэл намайг ашиглаал намайг ингээд одоо доош нь хийгээд байгаа хүнийг ингээл тэсэл хайрлал байна гэсэн үг ерөөсөө биш. Гэхдээ тэр хүнд ингэж гомдохгүй үзэн ядахгүй. Тэр хүнээсээ ингээд детач хийгээд за би энэ хүнд ингээд хайртай. Гэхдээ энэ хайр одоо ингээд надад тохирохгүй байна гэдгийг ингээд ойлгоод тэр хүнээсээ ингээд одоо ийм сэтгэлээ ингээд салгаж чаддаг. Тийм байх хэрэгтэй. Тэр нь яагаад гэвэл би өөрөө өөртөө хайртай. Тэгэхээр ингэж одоо ингээд яг крашаа ингээд төсөөлөнгөт би одоо жишээ нь ингээд нөхөртөө маш хайртай хүн байгаа шүү дээ. Нөхрийгөө ингээд харангуут ингээд бишрээл ингээд хайр хүрээл. Миний ингээд одоо зүрхэн дотор ингээд хайр бэлхаал. Яг тэрэн шиг би ингээд гоо үзэсгэлэнд манифест хийхин тулд би бас юу гэж бодсон бэхээр за би энэ мэдрэмжийг яг өөртөө мэдрэхийг хүсэж байна. Би толинд харангуут би яг ингээд хүүхдүүдэд харангуут ингээд бидний ингээд зүрхэн дотор ингээд хайр төрдөн шүү дээ. Миний хүүхд ямар хөөрхөн юм бэ гэд ингээд боддоо шүү дээ. Бид нар одоо чинь ингээд крашигаа харангуут ямар гоё хүн бэ гэж боддог шиг ингээд толинд хараад би өөрийгөө харангуут ямар гоё хүн бэ? Ямар хөөрхөн юм бэ? Би чамд хайртай гэж бодохыг хүсэж байгаа байхгүй. Би өөрийгөө бодонгууд тэр одоо гидсэн доторх ирвэхэ гэдэг шиг тэр нэг зүрхэндх хайрыг би ингээд өөрийгөө толинд харангуут өөрийнхөө тухай бодонгууд мэдрэхийг хүсэж байгаа байхгүй. Хэрвээ тэгж чаддаг болчих юм бол яг тэр хайр жинхэнэ тэр хайр бид нар дээр ирнэ. Жинхэнэ тэр гоо үзэсгэлэн бид нар дээр ирнэ. Бид нар өөрийгөө эхлээд би бол гоо үзэсгэлэнтэй, би бол хайр тутам, хайрлагдсан, би ертөнцийн хайртай охин, би өөртөө хайртай, аав ээж минь надад хайртай, ертөнц надад хайртай. ертөнц ингээд намайг алган дээрээ ингээд бөмбөрүүлээл миний хайртай охин чи хүссэн бүхнээ аав гэд байж идэг гэдэгт итгэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бас ингээд хэдий ингээд гоо үзэсгэлэн ирсэн ч бид нар өөрөө гоо үзэсгэлэнтэй гэдэгтээ итгээгүй байгаа тохиолдолд бид нар тэрийг ингээд одоо өөртөө ингээд хадгалаад байж чаддаггүй юм тухгүй санагддаг. Одоо жишээ ингээд нэг юм өөртөө итгэлгүй хүмнийг нүрийг будаад үсийг янзлаад маш гоё ингээд аашин зөмсүүлээд бусад хүмүүсийг ямар хөөрхөн юм бэ гэд хэлжсэн ч тэр хүн ингээд өөртөө итгэлгүй өөрийгөө хөөрхөн гэж боддггүй байх юм бол ингээд биеэ ингээд хураагаал ингээд хавчаал ингээд баярлаа гэл ингээд хүний нүд рүү харж чадахгүй ингээд суваад. Харин өөрийгөө хөөрхөн гэдэгтээ ингээд итгэцэн өөрийгөө хөөрхөн гэдгийг мэддэг хүн болов л шүү дээ нүрээ будаагүй үсээ янзлаагүй байсан ч ингээл өөртөө итгэлтэй ингээд бусдад ингээд чөлөөтэй өөрийгөө илэрхийлээд байж байдаг. Тэглээгээд ингээд одоо өөртөө анхаарахгүй нүрээ будахгүй байна гэсэн үг ерөөсөө биш. Өөртөө анхаарч болно. Нүрээ будаж болно. Тэр зүйлийг бусдад
одоо бусдаас хайрыг хүлээн авахын тулд хийхгүй гэсэн үг. Зүгээр л би өөртөө хайртай, би юм гоё учраас би юм гоё зүйлийг өртөх хэрэгтэй, би юм гоё нүрээ одоо бодох хэрэгтэй. Би юм гоё хүн учраас би нүрээ гоё бодно. Би юм гоё хүн учраас би одоо гоё хувцас өмснө. Би гоё хүн учраас би гоё цүнх барина. Яг тийм. Тэрнээс биш би нүрээ бодохгүй бол царай муутай харагдана. Би юм гоё хувцас өмсөхгүй бол бусад хүн намайг одоо ингэж надтай муухай харцсан. Би муухай харагдана. Би муухай хувцас өмсвөл муухай харагдана гэдэг итгэл үнэмшил нь өөрөө би муухай. Тийм учраас би гоё хувцас өмсөхгүй бол би гоё одоо нүрээ бодохгүй л болол болохгүй гэдэг тийм энерги болон би гоё учраас би нүрээ гоё бодно. Би гоё учраас би нүрэндээ гоё тус төрхнө. Би гоё учраас би гоё маск тавина гэдэг энергиэс шал хоёр өөр байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар эхлээд гоо үзэсгэлэнтэй гэдгээ ингээд итгэнэ. Тэхийн тулд ингээд тодорхой тийм үе шатуудыг давна. Одоо жишээ нь ингэдэг байгаа байхгүй юу. Хорвоо ертөнцөөс ингээд ямар нэгэн зүйлийг хүслээ. Тэнгуут би одоо шинэ гоо үзэсгэлэн хүслээ. Би ингээ хөөрхөн болмоор байна гэдэг ингээ хүслээ. Тэнгуут надаас тэр нөгөө нэг одоо би яагаад өөрийгөө муухай, царай муутай хөөрхөн биш гэж бодоод байгаа юм бэ гэдэг тэр учир шалтгаанууд маань ингээд маш тод илрэн гарна. Эхлээд нэгдүгээрт яагаад би хөөрхөн биш вэ гэдгийг ингээд надад би ингээд юу хөөрхөн биш вэ гэдэг зүйл ингээд надад илрэн гарна. Тэнгуут би тэр бүхнээс би ингэж өөртөө ийм ихтгэл үнэмшил надад байгаад ах юм бол би өөрийгөө гоо үзэсгэлэнтэй гэдгийг олж харж чадахгүй юм байна гэдгийн илрэл тохио болж байгаа байхгүй юу. Тэнгуут ингээд далд ухамсараас маань ингээд би хөөрхөн биш. Яагаад гэвэл манай ээж намайг ингээд юу аажсан. Миний ингээд нүдийг сэтгэлүүлээд надад миний нүдийг чартайлгаж ингээд гоо сайхан нэмс засал надад хийх хэрэгтэй гэж хэлж ирсэн. Би хөөрхөн биш. Яагаад гэвэл манай аав намайг том хамартай, мантуу шиг том хамартай гэж дууддаг гэд. Тэр ингээд дурсамжууд ингээд илүү их бодогдно. Би ингээд гоо үзэсгэлэн хүссний дараа шууд ингээд тийм одоо эсэргүүцэл ингээд толгоор яагаад тэр бүхөө ингээд илрэн гарч ирээд чамд ийм ихтгэл өмшүүлээ болохоор ч өөрийгөө хөөрхөн гэдэгт итгэхгүй байгаамаа гэдгийг маань ингээд ил гаргаж өгч байгаа байхгүй юу? Ил гаргаж өгч байгаа. Тэгэхээр би би мэдэж авлаа. Энэ ихтгэл өмшлүүд энэ тохиолдлууд энэ эдгээр зүйлсүүд маань намайг миний хөөрхөн гоо үзэсгэлэн ингээд халахлаад байгаа юм байна. Тэгэхээр би эдгээр зүйлсийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Би эдгээр зүйлсүүдээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм байна гэдгийг маань бид нарт ил болгон харуулнаа. Тэгээ тэр бол ингээд одоо маш тэр нэг бурхны ивэл тэр манифестийн өмнөх нэгэн сорилт гэж ойлгож болно. Тэр сорилтыг давчих юм бол бидний хүсэж байгаа зүйл ингээд бид нарт хүрээд ирдэг. Тэр сорилтыг давчих юм бол ингээд бидний бүр хүсэж ийснаас илүү сайханаар бид нарт ингээд ирээд биелждэг. Би энэ зүйлийг манифест хийхийг хүссэн. Гэхдээ миний бүр хүсэж ийснаас илүү гоёор биелжлээ. Яагаад гэвэл би тэр сорилтыг ингээд давж чадсан. Яагаад бид нар тэр сорилтыг давах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар хорвоо ертөнцид одоо би тэр зүйлийг одоо ингээд хандл хийж чаднаа. Би тэр зүйлийг ингээд менеж хийж чаднаа гэдгийгэ харуулж байгаа. Одоо тэр сорилтыг давснараа би тэр зүйлийг би ингээд хүлээн аваад тэр зүйлийг би өөр юм болгож одоо тэр зүйлийг би ингээд зөв сайн сайхнаар ингээд одоо ашиглаж чадна гэдгийг ингээд ертөнцид батлан харуулж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол би ингээд би ингээд одоо 50 сая төгрөгтэй олмоор байна гэдэг ингээд хүслээ. Надад нэг тийм сорилт тулгарна. Хэрвээ би тэр сорилтыг давж чадах юм бол надад магадгүй бүр 100 сая төгрөг ороод ирж магадгүй. Хэрвээ би тэр сорилтыг давахгүйгээр надад тэр 50 сая төгрөг ирчих юм бол би тэр 50 сая төгрөгийг ингээд шууд өрн таран хийгээд ингээд нэг мэдсэн чинь би дахиад ямар ч мөнгөгүй сууж байна. Та нарт тийм үе ингээд тохиолж ирсэн үү? Ингээд мөнгөтэй болсон чинь ягаад ч юм ингээд гинт манай ээжэд ингээд мөнгө хэрэг болвол гинт манай дүүд мөнгө хэрэг болвол гинт ингээд надад эрүүл мэндийн ингээд асуудал тулгараад нөгөө мөнгө маань ингээд миний хүсчихсэн зүйлд биш өөр зүйлд ингээд үрэгдэхээс өөр аргагүй болж исэн тохиолдол таны амьдралд тохиолж ирсэн үү? Тэр нь би тэр зүйлд өөрөө бэлэн биш байсан л одоо ингээд тохио байгаа байхгүй юу? Тэр сорилтоо давж чадаагүйгийн маань тохио байгаа байхгүй юу? Тэр сорилтын цаана нэг юм том ухаарл сургамж байж идэг. Тэр сорилтыг даваад би нэг зүйлийг ухаарж сурж авна. Сургамж авна. Тэр сургамжийнхаа ачаар би тэр 50 сая төгрөгийг маш зөв зарцуулаад
Магадгүй би өсгөж үржүүлж чадна. Магадгүй би яг хүсэж байсан зүйлдээ зориулаад хүсэж байсан зүйлээ ингээд биелүүлж чадна. Би яг ийм доктортой би 50 сая төгрөгтэй болчих юм бол би яг ийм пассив би ийм одоо доктортой орлоготой ингээд би ажиллаагүй байсан ч ажиллаж идэг тим ажиллаагүй байсан ч надад орлого орж ирж идэг тим зүйлийг би ингээд бүтээх гээд надад одоо яг нэг 50 сая төгрөг л байхад ингээд би тэр зүйлээ яг хийчих гээд байна. Гэтгсэн чинь яг ингээд мөнгө орж ирэнгуут л ингээд гараа явчихдаг. Мөнгө орж ирэнгуут л гараа явчихдаг. Ерөөсөө юм доктортой ингээд орлоготой болж чадахгүй байвал тэгээ яг тэр хүсэл маань ингээд биелэхгүй байвал тэр сорилтоос тэр сургамжаа аваагүй байна л гэсэн үг. Тэгэхээр би энэ сорилтоос би юуг сурж ухаарж авах хэрэгтэй юм бэ? Магадгүй би ээжигээ уучлах хэрэгтэй. Магадгүй би аавыгаа уучлах хэрэгтэй. Тэр дотор ингээд миний аав намайг мантуу амартай, манцан амартай гэж дууддаг байсан гэдэг юм нэг хүүхдийн гомдол би тэгээд царай мата гэдэг тийм ихтгэл өмшил гомдол ингээд миний дотор байгаа бол би ааваа уучлах хэрэгтэй. Аав минь намайг ингээд ерөөсөө доромжлыг гэж бодоогүй юм биш үү? Аав маань миний ингээд хамрыг ингээд юу ажиж исэн юм штэ. Өхөөдж исэн юм биш үү? Яагаад гэвэл миний хамгийн их олон удаа сонсож байсан комплимент буюу магтаал бусдаас зэндээс та гоё хамартай гэдэг үгийг би бүр маш олон сонсож исэн. Зөндөө олон хүнээс тийг сонсож исэн. Би тэгээд үнэхээр гайхаж исэн. Ямар сони бэ? Миний хамар чи юм манцаас нь том мантуу шиг хамартай. Яагаад хүмүүс намайг юм гоё хамартай гэж хэлээд байт юм болоо гэд. Бүр надад миний ингээ бичлэгэнд ор хүртэл ямар гоё хамартай юм бэ гэд тийм бүр комент ирж исэн. Тэгээд ингээд надтай уулзж исэн хүмүүс тэгж хэлж исэн. Тэнгууд би ингээд миний аав миний хамрыг өхөөрдөж исэн юм байна. Намайг ингээд цагаан ил амнаас хамгаалж исэн юм байна. Тэгээд манай ээжи ингээд одоо тийм намайг ингээд хаалгаа ингээд нүдийн чартал хамартал гэдэг бас л намайг хайрлж исэн юм байна. Намайг ингээд бүр ингээд үнэхээр ингээд үзэсгэлэнтэй сайн сайхан хөөхөн охин болгосоо гэж хүссэндээ л хэлсэн юм байна гэж би ойлгоод ээжээ баярлаа тий. Намайг ингээд хайрлж өсгсөнд баярлаа. Аава намайг ингээд одоо тий цагаан ил амнаас хамгаалж ирсэнд баярлаа. Аава намайг ингээд сайн сайхан одоо ийм ухаантай мэдлэг боловсралтай хүн болгож өсгсөнд баярлаа. Ингээд би тэр нэг гомдлоо ингээд тавиад явуулаад тэгээд би тэр гоо үзэсгэлэнг манифест хийж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр ингээд юу яа гоо үзэсгэлэнг манифест хийхийг хүссний дараа магадгүй таны амьдрал дээр те яг би хөөхөн чи хөөхөн биш чи царай мата гэдэг тийм одоо тохиог ингээд хин нэгэн хэлж магадгүй. Тэгэнгუთ эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр бурхнаас эн чинь юм сорилт ирж байгаа хгүй. Энэ хүн намайг царай мата гэд хэлчихлээ. Би өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бусдын үзмжээр тодорхойлоод байгаа юм байна. Би өөрийгөө үнэлэх үнэлэмжийг зөвхөн өөрийнхөө дотоод мөн чанараасаа өөрөө харж сурах хэрэгтэй юм байна. Тэгээд ингэж сурсны дараа би сая гоо үзэсгэлэнгээ манифест хийж чадах юм байна. Би хүсэж байгаа мөрөөдөж байгаа амьдралаа манифест хийж чадах юм байна гэд. Юу тавьж явуулах хэрэгтэй байна вэ гэдгийг ингэж харуулсан тийм одоо зүйлсүүд бидний амьдралд ингэ тохиолдож эхэлнэ. Тийм болохоор төвөнд бэлтгэлтэй байгаарай. Тэгээд бид нартай нэгдүгээр гоо үзэсгэлэнгээ бас ингэж хязгаарлахаа болох хэрэгтэй. Яг ингээд дэлхийн стандарт нийцсэн одоо юм цагаан царай, шөвгөр нүүр, жижигхэн хамар, том нүд, зузаан уруул гэдэг юмар те туранхай бие гэдэг юмар таны гоо үзэсгэлэн ерөөсөө хязгаарлагдахгүй. Одоо жишээлх юм бол те дэлхийн хүн болгон 8 тэрбум хүн ерөөсөө тусдаа өөр гоо үзэсгэлэнтэй байдаг байхгүй. Гоо үзэсгэлэн гэдэг бол ерөөсөө юм зөвхөн харагдах байдалд хязгаарлагддаггүй. Тэр хүний авьяас бэлгэн бас гоо үзэсгэлэнтэй байдаг. Одоо жишээлх юм бол нэг ийм хүн байдаг. Helen Keller гэдэг юм ихтэй байсан. Тэр хүн сохор, дүлий, хэлгүй заяа. Гэхдээ тэр хүн ингээд одоо маш сайн багшийн ачаар ингээд суралцсныхаа ачаар бүр Харвардын их сургуулийг төгсөж чадсан. Маш олон номыг бичиж чадсан. Маш олон ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж чадсан. Тийм хүн байна. Тэр хүнийг одоо ингээд те гаднаас нарахад энэ сохор дүлий энэ хүн хэлгүй, энэ хүн гоо үзэсгэлэнтэй биш гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Тэр хүний энэ суралцах чадвар нь бүр ингээд туйлын үзэсгэлэнтэй байгаа зү. Бүр хэлгүй дүлий сохор мөртлөө Харвардын их сургуулийг төгсөж чадах тийм одоо энэ суралцах, боловсрох, тэгээ
бус одоо тэр хичээл зүтгэл нь туйлын үзэсгэлэнтэй байгаа зү. Бас тэр хүний багшийнхан те энэ хүн сурч чадна гэдэг тэр итгэл энэ хүнийг ингэж одоо хөгжүүлж чадсан тэр ухаан нь багш нь нэмлээ Анна Сулливан гэдэг нэртэй байсан байхаа. Тэр багшийн одоо сурагчаа гэсэн сэтгэл нь те хүнд зааж сургая гэсэн сэтгэл нь туйлын үзэсгэлэнтэй байгаа. Тэгээ ингээ хүний те маш гоё төгөлдөр хуур тоглож чаддаг. Маш гоё ихтгэл тавьж чаддаг. Маш гоё тийм одоо хөгжмийн мэдрэмж те гараараа ямар нэгэн зүйлийг ингээ бүтээж чаддаг. Хүн болгон өөрөө өөрийн гэсэн тийм гоо үзэсгэлэн өөр дагуулж төрсөн байдаг. Тэгээд тэр гоо үзэсгэлэнгээ ингэж хөгжүүлж бусдад ингэж түүгээрээ дамжуулан одоо туслаж тэг бид нар чи ингэж хорвоо ертөнцид бүтээж хорвоо ертөнцид өгөхийн төлөө ингэж төрсэн байгаа байхгүй. Тийм учраас бид нар ингэж одоо залуу наснаа ингэж би юу өгч чадах юм бэ гэдгээ ингээд суралцаж байдаг, ойлгож байдаг. Тэгээд тэр зүйлээ ингээд одоо 30 гараад 40 гараад тэр зүйлээ ингээд бусдад зориулж тэр гоо зэслэн хөгжүүлсэн, суралцсан зүйлсээрээ бусдад өгж, тусалж, бүтээж, хорвоо ертөнцийн сайн сайхан ингээд бүтээждэг ийм хүмүүс бид нар. Тэгэхээр гоо зэслэн гэдэг зүйлийг ерөөсөө юм гадаад үзмж гэдэг зүйлэнд ерөөсөө битгий хязгаарлаарай. Эн чинь өөрөө ингэдэг байхгүй да. Одоо хорвоо ертөнцид те Бурхны ийм гэрэл сайн сайхан одоо биднэрт ингээд бидний ийм гэрлийн энерги байна. Бидний ингээд манифест хийж байгаа энэ нэг зүрхний минь хайр, зүрхний минь соронзон долгион, цахилгаан соронзон энерги ийм сайн сайхан зүйлс хорвоо дээр байна. Яг тэрэн шиг түүнтэй тэнцүү хэмжээний одоо муу муухай те гэрэл байдаг бол сүүдэр байдаг. Тэ халуун байдаг бол хүүтэн байдаг. Гал байдаг бол ус байдаг гэдэг шиг ингээ хоёр зүйл ингээ тэнцвэртэй оршиж байдаг учраас одоо энийг юм хар талын зүйл байгаа хгүй юм хязгаарлалт гэдэг зүйл чи өөрөө юм хар талын зүйл байгаа хгүй юм сүүдэр талын зүйл байгаа хгүй тий. Тэгээ ингээ сүүдэр тал ингээд гоо зэслэн гэдэг чи зөвхөн ийм зүйл. Чи энд багтахгүй бол чи гоо зэслэнтэй биш, чи хинт чирэггүй, чи хинт чамайг хайрлахгүй гэдэг итгэл өмчлийг бид нар сүүдэр талаас ингээд олоод авцсан байгаа хгүй. Тэгэхээр гэрэл гэж байгаа бол сүүдэр гэдэг зүйл бас байгаа гэдгийг бид нар маш сайн мэдж байгаа хэрэгтэй. Тэгээ бид нар яагаад гэрэл рүү тэмүүлж байгаа вэ гэдг нь өөрөө бидэрт ингээд сүүдэрт одоо ингээд живхээс бидрийг ингээд хамгаалж идэг. Тийм болохоор одоо ингээд юм маркетингийн золиос болсон байгаа байхгүй юу? Маркетинг гэдэг зүйл чинь биднэрт ингээд мөнгө олохын тулд биднэртээ чи юм үн цэнэгүй хүн байна. А гэхдээ миний энэ бүтээгдэхүүн бол чамайг үн цэнтэй болгож чадна. Чи одоо нэг юм царай муутай хүн байна. Хинч чамайг хайрлахгүй. А гэхдээ миний энэ бүтээгдэхүүн чамайг гоо үзэсгэлэнтэй болгож чадна. Чи энийг л аваарай. Чи энийг л уугаарай. Чи энийг л идээрэй. Чи энийг л түрхээрэй гэд ингээд тэгээ ингээд ийм маркетингийн ийм тоглолтын золиос болсон байх бас магадлал байгаа байхгүй. Тэнгуут ингээд ийм бид нар яагаад ингээд сайн сайхан хайр энергийн талаар ингээд суралцж, манифестийн талаар ингээд суралцж, хорвоо ертөнцийн нийт шид энэ одоо зүйлсүүдийн талаар ингээд суралцаж тэ бид нар сайн сайхан тэмүүлэх ёстой вэ гэвэл сүүдэр гэдэг зүйл байгаа. Одоо жишээ нь ингээд одоо Монголын соёл уламжлалт маш олон цээр гэдэг зүйл байдаг тий. Одоо усанд сүү тусааж болохгүй, гал руу сүү тусааж болохгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо ингээд явуудын янз бүрийн тийм олон цээр байгаа шүү дээ тий. Жирэмсэн үнийг ингээд гомдоож болтгүй гэдэг ч юм уу. Босгон дээр гიშгэж болтгүй гэдэг ч юм уу. Зарим нь бол яг мухар сүсэг байдаг. Гэхдээ зарим нь бол яг ингээд жинхэнэ ертөнцийн хуультай ингэж одоо ертөнцийн хуультай нийцдэг тийм цээрүүд гэж байдаг байхгүй. Яагаад монголчууд эртнээсээ тийм олон цээр гэж зүйлийг тогтоосон юм бэ гэвэл монголчууд ийм хар тал гэж бас байгаа, гэрэл гэж бас байгаа гэдгийг мэдж байгаа учраас биднийг тэр хар одоо сүүдэрч живүүлэхгүй тул тэр хар талаас ингээ хамгаалахын тулд бид нар тэр цээрийг тогтоож өгсөн. Хэрвээ бид нар тэр цээрийг зөрчөөд ах юм бол бид нар ингээд одоо тэр харын тал руу ингээд унаад живэх нь биш үтээсээ одоо хэцүү ингээд нөгөө миний яриад байдаг 1000 давхар байшингийн одоо бүр тэр доотлын 1 2 3 гэдэг юм баг ийм доод тавтамжийн амьдралаар амьдраад байх нь шүү дээ тий. Харин бид нар тэр цээрллүүдийг ингээ яг дагаж мөрдөөд ингэж одоо хорвоо ертөнц дэлхий байгаль ихээ ингээд шүтэн бишрээд хайрлан хамгаалаад ах юм бол бидний ингээд одоо амьдрал сэтгэл санаа тий бидний зүрх сүнсний хөгжил маань ингээд дээшлээд бидний ингээд дээшээ бүр ингээд 1000 2000 3000 давхар байх гэж үгүйсэхгүй. Тийм сайн сайхан дээшээгээ ингээд хязгааргүй.
Биднэрт сайн сайхан тохиолдож болох зүйлсэд хязгаар гэж байхгүй. Бидний бүр ингээд төсөөлж чадахгүй тийм сайхан зүйлс бидэнд тохиолдох боломжтой. А яг тэрэн шиг бид нар тэр цээрийг ингээд зөрчөөд авах юм бол бидний бүр төсөөлж чадахгүй аимшигтай харанхуй зүйлсүүд биднэрт тохиолдох боломжтой. Тийм учраас бүгдээрээ одооноос ингээд одоо аимшигын кино үзгүй тэгээд одоо юм гэмт хэргийн тухай подкастууд сонсохгүй тийм сөрөг мэдээллээс өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй юм шүү. Яагаад гэвэл бидний энэ одоо зүрхний соронзон долгио энерги гэдэг чинь маш хүчтэй. Бидний зүрхэндээ мэдэрч байгаа зүйлсийг бидний итгэж үнэмшиж байгаа талд тухамсарт байгаа эндгээр итгэж үнэмшиж байгаа зүйлсүүдийг ингээд өөртөө татчихдаг. Би өөрөө гоо зэкслэг манифест хийсэн гэдгийг мэднэ. Гэхдээ би яг яаж хийчих үү гэдгээ яг бүрэн ойлгоогүй байсан. Тэр манд тэгсэн чинь яаж хийцэн бэ гэхээр би ерөөсөө тэр зүйлээс ингээд детач хийцэн. Detach буюу ингээд тэр зүйл миний амьдрал тэр зүйлээс хамаарахгүй. Гэтэл би тэр зүйлийг хүссэн. Би хөөхөн л байхгүй бол болохгүй гэдэг тийм бодол ерөөс надад байгаагүй байхгүй. Би хөөхөн биш учраас хинч намайг хайрлахгүй гэдэг ерөөсөө бодол надад байгаагүй байхгүй. Би зүгээр л хөөхөн байхыг хүссэн. Тэрнээс миний хөөхөн байхгүйгээс миний амьдрал шалтгаалаагүй. Би зүгээр л ингээл онц сурдаг байхыг хүссэн. Тэрнээс биш онц сурсан сураагүй миний амьдрал ерөөсөө амьдралын сайхан тэрнээс ерөөсөө шалтгаалаагүй байхгүй. Тэгсэн чинь л ингээд цаанаасаа би ингээд тэдгээр зүйлсүүд ингээд биелсэн. Тэр зүйл биелэхийн өмнө надад сорилт тулгарсан. Ямар сорилт тулгарсан бэ гэхээр би онц сурдаг болохыг хүссэн. Тэгсэн чинь яасан гэж би сургуулаас хасагдсан. Би 9-р ангид улаан шугамныхаа доор орсон. Тэгээд би ингээд тэр үедээ би ингээд яасан байхгүй. Үнэхээр ингээд би уйлсан заяа. Угаасаа би ингээд 9-р ангийн хүүхд, жоохон хүүхд 10 жилийн хүүхд. Тэгээ би ингээд улаан шугамны доор ороод сургуулаасаа хөөгдсөн. Би сургуульгүй болсон. Тэгэд би уйлсан штэ. Гэхдээ дараа нь би өөр сургууль шийдэж орсон. Тэгтэл тэр сургуульдаа би онц сурцсан байхгүй. Тэр сургуульд орсон чинь би ингээд би чи ингээд бас юм ойлгодог хүн байсан байх шүү. Ингээд сайн багш нарт таарсан. Тэгээд би ингээд хичээгээд би 10 жилийн алтан медальтай төгссөн. Тэгээд би их сургуульд ороод одоо улаан дипломтой төгссөн. Би их сургуульд ороод би бүр 2 бакалаврын зэрэг хамгаалсан. Хүний нөөцөөр сураад тэгээд мэдээллийн систем менежмент гэдэг 2 мэрэгчлийг би зэрэг сураад 2 бакалаврын зэрэгтэй төгссөн. Гэтэл би чи өмнө нь ингээ 9-р ангида улаан шугамныхаа доор ороо сургуулаасаа хөөгдөж исэн хүн байгаа биз. Тэгээ би тэр сорилтыг нь давж чадсан учраас миний бүр ингээд төсөөлж ирснээс ч илүү сайхан зүйл миний амьдралд манифест хийгээд ирсэн байгаа байхгүй. Би зүгээр л онц сурдаг байхыг хүссэн чинь би бүр онц сурахад би ямар ч тийм улаан диплом ерөөсөө мөрөөдөггүй. Би ямар ч 2 мэргэжлийг зэрэг сурахыг ерөөсөө мөрөөдөггүй. Би ерөөсөө алтан медальт төгснө гэж ерөөсөө хүсээгүй. Зүгээр л би онц сурдаг байхыг хүссэн чинь тэр бүхнээс би ингээд өөрийнхөө потенциалыг олж хараад хорвоо ертөнц гэдэг чинь үнэхээр ингээд ивэдэг юм байна. Тэр сорилтыг давж чадсан хүнийг ивэдэг юм байна гэдгийг ингээд ойлгож ухаарсан байхгүй. За бичлэгээ хийгээд байжсэн чинь миний утасны цэник дуусаа тэгээ яг төгсгөлийн хэсэг нь бичигдээгүй байна. Тэгээ би та хэдтэй гоо үзэсгэлэн манифест хийж болох хид хідэн аргуудыг зааж өгье. За хамгийн эхнийх нь болохоор төсөөлөн бодох заяа. За энийг одоо яаж хийх болох вэ гэхээр өглөө дөнгөс ирснийхээ дараа болон орой яг унтахынхаа өмнө энийг хийх юм бол хамгийн үр дүнтэй. Яагаад гэвэл бидний унтахын өмнө болон дөнгөж сэрж байгаа үед бидний тархи тета гэдэг үйлдэл дээр ингээд юм удаан унтаас ирүүний хооронд ховсдоход хамгийн боломжтой үе дээрээ байж идэг учраас яг унтахынхаа өмнө ч юм уу эсвэл дөнгөс сэрмэгцээ энэ төсөөллийн аргыг хэрэгжүүлэх юм бол маш үр дүнтэй. За тэр нь яадаг вэ гэхээр ингээд хөвтөөд нүдэ анаад гүнзгий амьсгаа аваад ингээд өөрийнхөө биеийг тайвшруулад тэгээд ингээд дээрээ ингээд нарыг төсөөлнө. Ингээд ертөнцийг тэтгэж идэг нар. За тэгээд нарнаас ингээд надад гоо үзэсгэлэнгийн гэрлийн энерги над руу илгээж байна. Би нарнаас гоо үзэсгэлэнгийн гэрлийн энергийг хүлээн авч байна гэдэг ийм бөөрийнхий гоо үзэсгэлэнгийн цагаан гэрэл ингээд над руу ирж байна. Тэгээд энэ гэрэл томорч байна. Маш их гоо үзэсгэлэн ингээд надад одоо тэнгэрээс надад ингээд намайг гоо үзэсгэлэнгээр ивэлээ. За энэ ингээд гоо үзэсгэлэн миний толгоон оройгоос ингээд хөлийн үзүүр хүртэл ингээд дээрээс доошоо шингэж байна. Миний бие гоо үзэсгэлэнгээр гэрэлтэж байна гэж төсөөлнө. Ингээд энэ гэрэл миний биед уусан шингэлээ.
Ингэж төсөөлнө те. Тэгээд хорвоо ертөнц гэрэлт нарандаа талархлаа. Намайг ингэж гоо үзэгслэнгийн гэрэлт энергээр ивэсэнд талархлаа. Ингэж төсөөлнө. Энийг бол одоо хэдэн ч өдөр хийсэн болно. Тэгээд тэр гэрлийн энергийг ингээд одоо би ингээд дотроосоо гоо үзэгслэнгээр гэрэлтэж байна гэдэгтээ ингээд өдрийн туршид гоё итгээд ингээд явхад тус болох болноо. За дараагийнх нь би өмнөх бичлэгээрээ ингээд хэлсэн шүү дээ тий. Бид нар юу яасан? Одоо ертөнцийн хил гэдэг бол мэдрэмж байдгаа. Бид нар мэдрэмжээрээ ертөнцтэй харилцаж байдгаа гэд. Тийм болохоор бид нар энэ дотроосоо би бол үзэгсэлэнтэй гэдэг мэдрэмжийг хэрхэн яаж төрүүлэх боломжтой вэ гэхээр бид нар бүгдээрээ ингээд шинэ жилдээ орохдоо хамгийн хөөрхөн дээрээ тавиад ордог тий. Ингээд нүрээ гоё бодуулаад, үсээ янзлуулаад, сормоос хийлгээд, хумсаа хийлгээд хамгийн гоё хувцас өмсөд зарим нь магадгүй ингээд бүр турж морж жагаад ингээд шинэ жилдээ бэлдээд ордон штэ. Яг тэгээд ингээд шинэ жилдээ ороход ингээд үнэхээр үзэсгэлэнтэй болоод ордог. Тэгээд ингээд одоо хүн болгон намайг хараасай гэдэг ч юм уу те ингээд хүн болгонтэй ингээд нүүрлүүн итгэлтэйгээр хараад аз жаргалтайгаар ингээд инээгээд хүмүүстэй харилцдаг те. Яг шинэ жил ч юм уу хонхны баяр ч юм уу ингээд нүрээ бодуулсныхаа дараа янз бүрийн тийм гой зураг авалтанд орохоос өмнө ингээд үнэхээр хөөрхөн болцсон. Тэгээд оройн ингээд бүр нүрээ угаамааргүй санагддаг. Яг нэг тийм үзэсгэлэнтэй үе бид нар ингээд эмгтэй хүн болгон тэр ингээд мэдэрсэн байдаг шүү дээ. Үнэхээр өөрийгөө хөөрхөн харагдаж байгаа гэдгийг ингээд мэддэг. Тэгээд яг тэр мэдрэмжээ ингээд эргэн санаад өөрийгөө ингээд одоо нүрээ ингээд бодуулаад ингээд гоё одоо зураг авалтанд орох байгаа юм шиг үсгэцгээ ингээд асуулсан. Үнэхээр хөөрхөн болцсон байна гэж ингээд төсөөлөө. Тэр мэдрэмжийг ингээд дотроо тээж явна. Тэгээ ингээд өдрийн туршид ерөөсөө нүрээ будсан ч будаагүй ч хамаагүй би үнэхээр хөөрхөн харагдаж байгаа. Би маш үзэсгэлэнтэй байгаа гэдэг тэр энергийг ингээд зүрхнээсээ ингээд мэдэрнэ. Тэнгуут бидний зүрхний цахилгаан сорон зэйн энерги яг тэр одоо туршил тэрийг ингээд бидний амьдралд ингээд татчихдаг байхгүй. Тэгээд та ингээд өдөр тутамдаа ердөөсөө ингээд нүрээ угаагүй байсан ч өөрийгөө тийм үзэсгэлэнтэй гэдэгтээ итгэн ингээд таныг ерөөсөө ингээд нүрээ будаагүй үсээ чанслаагүй ингээд гадуур явхад ингээд хүмүүс ингээд таныг ямар хөөрхөн юм бэ гэд харж байгаа тийм харц ингээд тантай ингээд тулгарна. Тийм болохоор энэ яг энэ мэдрэмжийг ингээ өөрөөсөө дотроосоо төрүүлэх мэдрэмж гэдэг чинь өөрөө бидний ингээд хамгийн одоо үнэт баялаг хамгийн одоо супер павер гэж хэлж болно. Бидний хүч чадал байгаа байхгүй. Бид нар ч өөрөө энэ амьдралынхаа их үүсвэр нь байж идэг. Тэгээ бид нар ингээд хорвоо дээр төрөл бүрийн мэдрэмжийг мэдэрч тэндээсээ ингээд ухаарал сургамжийг авах гэж энэ хорвоод ингээд төрсөн байгаа байхгүй. Бид нар энэ хорвоод юу ч өөрийн болгож чадна. Гэхдээ тэглээгээд бид нар тэр одоо өөрийн болгосон зүйлээ бүгдийг нь орхиод тий бид нар найз нөхөрлөл бид нар ингээд одоо байр сав албан тушаал юу байдгийг бид нар хорвоогоос хүссэн бүхнээ авч болно. Гэхдээ бид нар тэр зүйлээ хорвоод нь буцаагаад үлдээгээд насны эцэст бид нар бүх зүйлээ энэ биеэ хүртэл үлдээгээд бид нар ингээд хорвоогоос халин одон шүү дээ. Тэр бол бүр ингээд туйлын үнэн тий. Гэхдээ тэр цагт бид нарт ингээд юу үлдэх үү гэхээр бидний үзэж туулсан бүхний тэр мэдрэмж надад ямар сайхан эсвэл ямар одоо гонигтай ч юм уу те ямар одоо тийм одоо чухал үнэт ухаарлыг надад эдгээр туулалтууд минь өгчээсэн бэ гэдэг тэр зүйл бидэнтэй үлдэнэ. Тэгэхээр бид нар энэ хорвоод аливаа зүйлийг өөр юм болгох гэж биш те. Тэр бүхнийг ингэж мэдэрч тэр бүх шин мэдрэмж шин зүйлсүүдийг ингэж одоо шин амьдралыг ингэж бүтээх гэж төрсөн байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэмж гэдэг бол бидний үнэт баялаг. Мэдрэмж гэдэг бол бидний супер хүч чадал. Бид нар мэдрэмжээрээ амьдралдаа юуг татан одоо бодит болгон биелүүлэхийг хүсэж байна вэ гэдгээ ингэж өөртөө татаж байдаг. Тэгэхээр таны мэдрэмж гэдэг бол таны супер павер. Тэгэхээр бид нар энэ супер павераа ингэж яг бүрэн өөр юм болгоод ерөөсөө хин чин миний мэдрэмжийг удирдах гэсэн зөвхөн би л өөрөө удирдах ёстой. Бидний жинхэнэ хүч тэнд оршиж байдаг. Хин нэгэн хүн таныг уурлуулна гэж байхгүй. Та тэр хүнд уурлахыг сонгоно л гэж байгаа. Та тэр хүнд уурлах шийдвэрийг гаргана л гэж байгаа. Энийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь болохоор бид нар хайрын тухай суралцах хэрэгтэй. Бид нар одоо ингээ гоо үзэгслэнг бусдад хайрлуулахын төлөө ингээд хүсээд байт юм гэдгийг ойлгосон шүү дээ. Бид нар ингээд бүх зүйлийг одоо хайрыг мэдрэхийн төлөө хайрлуулахын төлөө хийж идэм байна. Тэгэхээр хайр гэж юу юм бэ гэдгийг бид нар суралцах хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол ингээд бидний хайрын талаарх төсөөлөл маш ингэж өргөжин тэлж
Бид нар асар олон зүйлсээс тэр хайр гэдэг мэдрэмжийг ингэж хүлээн авч одоо ертөнцийн олон тал бүрээс хайрыг хүртэх боломжтой болдог. Хэрвээ бид нар ингээ ганцхан төрлийн хоол хийж чаддаг байх юм бол бид нар ганцхан төрлийн хоол бол өдөр болго идэн те. Маш олон төрлийн хоол хийгээс сурчих юм бол өдөр болгон олон төрлийн хоол идэн. Яг тэрэн шиг хайр гэж юу юм бэ? Бүх зүйл хайр байдаг юм болвол энэ зүйлийн хайр нь юу юм бэ? Энэ зүйлийн хайр нь юу юм бэ гэдэг ингээ юм болгоноос хайрыг нь олж хардаг болчих юм бол бид нар өдөр бүр хайрыг мэдэрч өдөр бүр хайрыг хүртэж амьдрах болноо. За дараагийнх нь болохоор толинд харах арга. Толинд хараад өөрөө өөрийгөө ингээд ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар хөөрхий юм бэ? Ямар гоё юм бэ гэж хэлэх. За энийг ингээд сонсонгууд ингээд бидэрт анх ингээд амар эвгүй санагдана. Амар кринж санагдана заяа. Ямар тэнийг юм бэ? Ингээ өөрөө өөрийгөө толинд харчаад ингээд яриад байж ах юм уу гэд. Гэхдээ кринж гэдэг чинь бас л гоо үзэсгэлэн гэдэг шиг юм барьцгүй ойлголт байхгүй юу? Одоо чинь намайг 10 жил байхад ингээд гар утсаа ингээ урдаа тавьчаа утасныхаа өмнө бүжиглэн гэдэг бол зөвхөн гэртээ ганцаараа байхдаа нууцаар хийдэг зүйл байсан байхгүй юу? Би ингээд зүгээр гудамжинд ингээд утасныхаа өмнө бүжиглээд зогсно хинч тийм хийдэггүй байсан. Хүмүүс тийм зүйлээс одоо ичдэг байсан. Гэтэл яг орчин үед хүн болгон ингээд утсаа ингээд гудамжинд тавиад шууд ингээд бүжиглээд байдаг болсон чинь тэр ингээд хэвийн зүйл болцсон. Тэгээ бүр ингээд нас харгалцахгүй 10 20 30 40 50 60 насныхаа ингээ утасныхаа өмнө ингээ бүжиглээд байж идэг нь хэвийн зүйл болцсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч юм нөгөө сүргийн сэтгэлгээтэй хүмүүс болохоор хин нэгэн одоо хүнийг одоо бусад хүний хийдэггүй зүйлийг би хийн гэхээр нэг тийм аюултай юм шиг нэг буруу юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр бид нар ингээ бусад хүнийг толинд хараад би ямар хөөрхий юм бэ гэж хэлхийг ингээд ерөөсөө огт харж байгаагүй учраас тэр зүйлийг хийх гэхээр эвгүй санагдаад буруу юм шиг санагдаад байна. Тийм болохоор би одоо та хэдэд ингээд толинд харж агаад өөрөө өөртөө одоо хайртай гэдгийг хэлж үзүүлээ. Тэгээд бид та нар ингээд намайг хараад тэгээд за эн чинь ингээд одоо хүн өөртөө ингээд толинд хараад хөөхөн гэж хэлж болдсон байна гэдэг тийм одоо мэдрэмж төрөөд энэ зүйл таны хувьд хэвийн болж чадна гэж найдаж байна. За одоо би ингээд толинд өөрийгөө харж байна. Би чи ямар хөөрхий юм бэ? Би нүднийхээ өнгөнд өстой их дуртай. Би хөмсгөндөө дуртай. Би чи ямар ухаантай юм бэ? Би чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Би чи ямар хичээнгүй хөдөлмөрч юм бэ? Би өөрөө өөртөө бүр маш их баярлаж талархаж байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ингээд та нар өөрийгөө ингээд толинд хараад өөртөө би чамд хайртай, би өөртөө хайртай, би өөрийнхөө гоо үзэсгэлэнт хайртай, би өөрийнхөө оюун бодолтой хайртай. Би гоо цагаан шүтэндээ хайртай гэд өөртөө хайрын сайхан үгнүүдийг хэлж болно. Та нөхөртөө, найз залуудаа, хүүхдүүдтэй хэлдэг бүх гоё үгнүүдээ өөртөө хэлж болно. За тэгээд ингээд толинд хараад хэлж чаддаг байх юм бол тий. Би даалт ухамсартай, би хөөрхөн, би үзэсгэлэнтэй гэдгээ ингээд итгүүлж идэг. Би хөөрхөн байж болно гэд. За дараагийнх нь болохоор яг хайрын төлөө өөрөө өөрийгөө ингээд одоо өөрийгөө хайрлахын төлөө хийдэг зүйлсийг ингээд юу яах? Одоо бид нар гоо сайхандаа анхаарч болно. Бид нар одоо арьсаа арчилж гоо сайхандаа орж тий өөрийнхөө одоо нүүр амаа будаж болно. Гэхдээ бид нар нэг ийм одоо ялгааг олж харах хэрэгтэй. Одоо жишээ нь би юу ялаа? Нэг хүн надад ингээд цэцэг авч өглөө. Цэцэг бэлгэллээ. Баярлалаа. Энэ хүн надад ингээд дуртай хайртай юм байна. Тэгээд энэ хүн надад ингээд цэцэг бэлгэлж гин гэж тий. Эсвэл нөгөө нэг хүн тий надад өгөхийн төлөө ингээд үр суулгаад тэр цэцгээ өдөр болгон арчиж тордоод ингээд одоо янз бүрийн одоо цэцэгний витамин бордооч байт юм уу янз бүрийн юмар ингээд услаад наранд тавиад дулаан газар тавиад тэгээд маш гоё цэцэглүүлж агаад тэр цэцгийг ингээд одоо 3-4 сарынхаа хөдөлмөрийг надад өгөх юм бол тэр надад бүр их сэтгэл төрүүлэн те чи миний төлөө энэ цэцгийг энэ олон сар ингэж арчилсан гэж юу гэд. Эсвэл те нэг хүн надад одоо ингэж пицца авч өглөө. Би тэр хүнд үнэхээр баярлалаа. Надад ийм гоё одоо хоол авч өгсөн те. Эсвэл нэг хүн ингэж огт хоол хийж чаддаггүй мөртлөө миний дуртай бол пицца гэдгийг мэдснийхээ дараа маш гоё амттай пицца хийж сурахыг хүсээд маш олон бичлэг үзээд хүмүүсээс асуугаад тэгээд ингээд 10 удаа бүтлгүүтэд ингээд хамгийн гоё пиццаны жорыг олж мэдээд тэгээд тэр пиццагаа ингээд надад зориулаад хийж өгч явах юм бол тэр хүн миний төлөө бүр их юм хийгээд байгаа биз. Хэдийгээр ингээд энэ худалдаж авч өгч байгаа надад хайртай авч тэр хүн бүр ингээд сэтгэл
хөдөлмөр, энерги, цагаа ингээд зориулаад байгааз. Тэр бол ингээд жинхэнэ хайр юм шиг надад санагдчихж байгааз. Яг тэр шиг ингээд өөрийнхөө төлөө бид нар тууштайгаар өөрийнхөө бие мах бод бие сэтгэлийнхаа төлөө ингээд тууштай байж чадах нь бас жинхэнэ хайрын өөрийгөө хайрлахын одоо илэрхийлэл байж болно. Одоо жишээ нь би өөрийгөө хайрлах гад гоё туранхай биетэй болох гад өөхөө соруулах эсвэл би өөрийнхөө одоо би гоё туранхай галбартай болохын тулд ингээд одоо 4-5 сарын турш өдөр болгон дасгал хөдөлгөөн хийх. Энэ хоёрын аль нь их энерги зарцуулж ийн вэ? Аль нь ийм гоё тууштай сэтгэл зүрхээ зориулсан тийм одоо алхам мөн бэ? Эсвэл би одоо ингээд гоё цагаан шүттэй болох гээд шууд ингээд одоо шүт цайруулдаг ингээд шүдний ингээд ийм пааланг ингээд өнгөрийг нь ингээд хусаад ингээд цаанаас нь цагаан өнгө ингээд гаргаад ирдэг юм байдаг шүү дээ. Тэр чинь ингээд дараа нь ингээд шүт ингээд сийгэж мэгээд ингээд би яг шүднийхээ өнгөн давхаргыг ингээд бүр хусаад өөрийгөө ингээд хусаад ингээд таслаад авч байгаатай ингээд адилхан байгаа байхгүй яг өөхөөс оруулж байгаатай адилхан. Гэхдээ ингээд тэр чинь ингээд миний шүдний эрүүл мэндэд бас ингээд нөлөөлж байгаа байхгүй. Миний шүд ингээд сийгээд сингэнээд ингээд одоо хамгаалтын бүрхүүл нь ингээд байхгүй болчихлоо шүү дээ тийм. Эсвэл би ингээд шүдээ цайруулахын тулд өглөө болгон coconut turmericтэй ингээд одоо шүдний сайдаар ингээд шүдээ үрээд тэгээ би ингээд одоо 20 хоногийн турш тууштай би шүдээ өрсөний дараа миний шүд үнэхээр гоё цагаан эрүүл боллоо. Тэр ямар ч тийм нөгөө өнгөн давхарга ингээ хуулахгүй харин ч бүр ингээд coconut одоо oil pooling мүлийн нөлөө үзүүлээд миний ингээд амны хөндийн эрүүл мэнд улам бүр сайжирч байгаа байхгүй тий. Turmeric ч бас өрөвсөл одоо намдаан бид маш сайн. Тэгэхээр би ингээд өөрийнхөө төлөө хүч энерги зориулах нь одоо өөрөөхөө ингээд шууд амар хэлбэр байдлаар ингээд өөрийнхөө идэрхтэн таалагдахгүй байгаа зүйлээ шууд тасдаж авахаас илүү өөрөөхөө төлөө ингээд тууштайгаар хүч энерги зориулах нь чихэн хайр юм шиг надад санагддаг гэдгээ таадтай ингээд хэлж байгаа юм аа. За тэгээд сүүлийн арга нь болохоор хайртай хүний өөрийнхөө крашийг харж байгаа юм шиг өөрийгөө бодох. Одоо жишээ нь ингээд одоо дурлсан хүний харангуут ингээд цээжин дотор те ингээд шууд дурлаа мэдрэгдэл гидсэн дотор ингээд эрвэхээ нисэж байгаа юм шиг гэл ярьдэн штэ те. Яг тэрэн шиг би одоо жишээ ингээд хүүхдүүдэд харангуут те ямар хөөрхөн юм бэ гэл ингээд өмсөлн хацар мацар ингээд чимхэж мэмхэл базаж мазал. Тэгээ нөхрийгөө бас ингээд харангуут те би өстө чамд хайртай мартай гэл ингээд чи өстө мундаг би чамаас өстө биширдэг гэд ингээд нөхртөө ингээд би хайр өгөө хилдэг би нөхрийгөө сандаг. Тэгэл одоо ингээл маа нөхөр харангуут нэг ингээл мундаг харагдаал те. Ингээд миний нүд ингээд гялалцж байгаа юм шиг ингээд санагддаг байхгүй надад. Яг тэрэн шиг би одоо өөрийгөө хараад толинд хараад юм өөрийнхөө тухай бодоод би яг тэр мэдрэмжийг авмаар байгаа байхгүй. Би дурлсан хүнээ харж байгаа тэр тийм догдолж байгаа тэр хайрын мэдрэмжийг би өөртөө мэдэрмээр байгаа байхгүй. Тэгээ би яг ингээд яг тэр мэдрэмжийг ингээд дотроо төсөөлөө тэгээ би ингээд өөрийгөө ингээд толинд харж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол таныг өөртөө дурлаж өөрийгөө жигнэсээ хайрлахад бас тус нэмэр болно. Энэ арга өөрийгөө крашлах. Тэглээгээд ингээд нэг тийм одоо нарциссист байдлаар те би бусдаас илүү гэсэн байдлаар хайрлана гэсэн үг биш ерөөсөө биш. Би бол энэ орчлонгийн хамгийн одоо чухал үн цэнтэй нэгэн хэсэг мөн. Би бол хорвоо ертөнцийн хайртай, хорвоо ертөнцийн ивэл дунд бөмбөрч амьдардаг охин. Тийм болохоор би үн цэнтэй гэдэг ингэж өөрийгөө хайрлах. За ийм аргууд байна. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд одохгүй манай хүүхдүүдийн нөгөө өвлийн амралт эхлэх гэж байгаа болохоор би бичлэг оруулахдаггүй жоохон завсардаж магадгүй. Завсардахгүй ч магадгүй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Тэгээд та хэдэд маань манифест хийхийг хүсэж байгаа зүйл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Юу манифест хийхийг хүсэж байна? Тэгээд би тэр зүйлийг чинь яаж манифест хийх үү? Тэр зүйлийг одоо манифест хийх ямар аргууд байна гэж бичлэгүүдээрээ хуваалцаад явах болноо. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.